машина аюулгүй байдлыг хангаж өвөр дулгуураа сайн хийсээд нэг үрийг хамгаалах хэрэгсээ бүрэн өмсөд тэгээд маслаа шалгахын өмнө юу гайна. Авиныхаа нүрийг сөхнөө. Маслаа нэмэхэд тулд ингээд шүүпэ татчих үзэх хэрэгтэй. Би одоо гаргаж ирсэн. Энэ маслыг байхгүй гаргахгүй. Нэг ачаад дахиад хийж үзье. Хийхдээ нэг гүйт суулгасан байх хэрэгтэй шүүпний хаяг. За эхнийхэд гарч ирэхгүйс одоо бол гарч ирсэн байна. Масл хийв юм байна. Энэ зураас нь дээр ирсэн байна. Ер нь эндээс доошоо байх юм бол маслаа нэмэх ёстой. Энэ бол масл одоо нэг юм байна. Тэгээд хэрвээ дундуур байх юм бол маслаа нэмэхийн тулд энийгээ сайн цэвэрлэх ёстой гэхлээр. Сапууныхаа үг сороог сайхан арчаад энэ ирзэний юутаар энийгээ сулнаа. Энийгээ суллахлаар энэ чаяндаа өөрөө сугарч байгаа юм. Тэгээ энэ шороогоо сайхан арчаад за ингээд маслаа нэмэх ёстой. Маслаа бол зориултын савнд хийсэн саваар цэвэрхэн маслыг нэргүй ингэж нэмэх ёстой. Сапаныхаа тагийг таглахын тулд энэ 900-аа сайн судалж агаад доторх хог шороогоо сайхан цэвэрлээд сул орж явах хэрэгтэй. Тэгээд энэ ирзэний чангалнаа. Нэгэ гүйц сайн чангалахгүй сапууны таг нь мултарч унна. Тийм болохоор гүйц сайн чангалаад гараа хатж үз. Гад болоо. За ингээл маслын ийм юм байгаа да. Тэгээд гүйцсэн дууссан тохиолдолд капота хаагаад за ингээд эвэр тулгаар аваад асаагаад тухад бэлэн болно.